Сайн байцгаана уу өдрийн мэнд Цэлмүүд дижитал сургуулийн сэтгэл зүйч намуу нийгмийн ажилтан Алтан зул байна. За өнөөдөр та бүхэндээ юуны талаар хуваалцах вэ гэхээр 2024-өөс 25 оны жилийн хугацаанд эцэг эх болон асран хамгаалагчид мөн сургуулийн нийт сурагчдад нийтлэг тохиолддог асуудлууд түүнийг хэрхэн яаж давж туулж хүүхдийн хөгжлийн албанаас тухайн хүүхдүүдэд болон эцэг асран хамгаалагчид мэдээллийг хүргэж ажилласан тухай бодит тохиолдлууд болон кейсүүдийг хуваалцахаар бид хоёр суусан байна. Тэгэхээр хамгийн түрүүнд Алтан зул ахаасаа асууя гэж бодож байна. Манай нийгмийн ажилтнанд бол дуусч дундаршгүй маш олон тохиолдлууд, кейсүүд байгаа. Тэгэхээр ер нь нийтлэг асуудлууд нь олон дахин давтагдаж орж ирээд байгаа. Нэг хүмүүс нэг юм байдаг шүү хүмүүсээ гэдэг юм хэлж хүрхэхээр асуудлууд, тохиолдлууд нь юу байдаг вэ? За нийтлэг тохиолдож байгаа асуудлууд ерөнхийдөө хүүхдийн нийгэмшгийн үйл явцтай холбоотой асуудлууд ерөнхийдөө төгөөмөл кейсүүд тохиолдож байна. Яг зөв нийгэмшиж гэнэ үү, буруу нийгэмшиж гэнэ үү? Тухайн захин орчноор нийгэмшиж байгаа, хэвлэл мэдээллийн хэрэгсэл нийгэмшиж байгаа, найз нөхдийнхөө хүрээл найзууд нийгэмшиж байгаа асуудлууд байна. Мэдээж эцэг асран хамгаалагчийн хайр, халам, санаа тавилтууд байгаа боловч тэрнийг тухайн хүүхдийн сэтгэл зүйн хэрэгцээ болон нийгэмшгийн хэрэгцээнд нь төөрөдөл очруулж байгаа тохиолдлуудтай холбоотой кейсүүд нь түгээмэл тохиолдож байна. Ахлах ангийнхны хувьд дунд улан бага ангийнхны хувьд бол ер нь танин мэдгүйтэй холбоотой дасан зохицох чадвартай кейсүүд түгээмэл тохиолдож байна. Тэгэхээр за тэгвэл хоёулаа одоо гоё час хийсэн яг юм бодит нэг тохиолдлыг мэдээж нэр нүсээ нууцлаад бидэнтэй хуваалцаач гэвэл. Мэдээж байгууллагын хүүхд хамгааллын бодлогын хүрээнд хүүхдийн нэр усыг бид нар нууцлах ёстой. Мөн түүнчлэн хүүхд хамгааллын тухай хуулийн дээр бас заасан байдаг. Ямар нэгэн кейст хүүхдийн асуудлыг ярихад дэлгэрэнгүй биш нууцлалтайгаар газар орон байршил нэрийг бол сольж хэрэгж болно гэсэн байдаг. Өнөөдрийн яригдах кейсүүд бол яг ийм байдлаар та бүхэнд хүрэх болно. За эхний кейс бол эмэгтэй хүүхдийн кейс байгаа. Хүүхд маань яасан бэ гэхээр ар гэрээсээ хол өөрөө айлын төгөмөл хэлдгээр 50 хүүхд гэж хэлдэг. Эцэг асран хамгаалагч нь гадаад улсад ажиллаж амьдардаг. Санхүүгээр дэмжлэг үзүүлдэг. Түүний дүүнер нь болон ээж аавынхын дүүнер хамаатан садан харж ханддаг боловч дасан зохицох чадвартай холбоотойгоор нэг айлаас нөгөө айл руу, нөгөө айлаас нөгөө айл руу байдлаар явж исэн энэ хүүхд тохиолдсон кейс байна. Энэ явцдаа насан туршидээс энэ бол байдаг зүйл юм байна, энэ хэвийн л ойлголт юм байна гэдэг байдлаар гарсан төгөл байгаа. Нөгөө талаасаа энэтэй холбоотой асуудал бас дунд ахлах ангийнхан зөндөө байгаа. Энэ нь юу гэхээр утаа болон электрон тамхитай холбоотой асуудал. За манай охин маань ч гэсэн бас үүнтэй адилхан найз нөхдийн эргэн тойрны хүрээллийг харж байгаа. Нөгөө талаасаа бас гараал гарахад гудамжин захаас нь барай явж байгаатай холбоотоор шохорхоо татаж үтсэн, сонирхож үтсэн, улмаар тодорхой хэмжээний тэрнийг хэрэглээтэй болж гисэн. Энэ тухай хүүхдийн ээжигээ санаж байгаа, гэрийнхнийгээ санаж байгаа, мэдрэмжийг бууруулж байна гэдэг ойлгосон. Найз төгсөн ч гэсэн тайвшлыг өгж байгаа гэдэг байдлаар бас тухайн охинд маань зөвлөж ийсэн учраас хүүхд маань хэрэгжилж гисэн. Энэ сургуулийн дагаж мөрдөх дэг журам болон тухайн хүүхдийн эрүүл мэндэд бол ностой буруу гэдгийг бол ойлгоог авч ирсэн. Гэвч энэтэй холбоотой асуудлууд араараасаа гарч ирсэн. Ямар асуудал төгөөмөл гарч ирж ирнэ вэ? Хүүхд маань гарч ирсэн гэхээр хичээлдээ дургу болох, хичээлээ хоцрох, бас дүүдээ санаа тавих байдал нь өөрчлөгдөх, дүүгийн хичээл номыг хийлгэх, дүүдээ санаа тавих холбоотой асуудал дээр илүү хойргуулж стрессийн түвшин нэмэгдэж гисэн. Харин тайвшрах илүү стрессж гисэн. Энэ нь бас тухайн нөгөө нэг айлдаа дасан зогсох асуудал гарсан. Хэрэглэж байгаа ч нэг айлаас нөгөө айл руу явуулж байгаа. Улмаар хүүхд маань сургуулийн орчинд электрон тамхиг хэрэглэж байгаад надад таарсан байгаа. Электрон тамхигийн хор хөнөөл болон сургуулийн орчинд электрон тамхиг хэрэгж болохгүй гэдэг зүйлийг сануул тайлбарлаж ярьсан. Хүүхд ихний 3 удаагийн уулзалтан дээр бол гайхсан, эргэлдсэн, тэнэглэлтсэн байдалтай байсан бол дараагийн уулзалтаас би эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй байна. Би суралцах үйл явцтай анхаарах хэрэгтэй байна гэдэг хандлагууд орж ирсэн. Улмаар түүний гадаад байгаа гэр бүлийнхэнтэй холбоо бид нар захмаар холбогдож
ажилласан цахимаар холбогдоход бол уул нь хүүхдийнхээ материалын хэрэгцээг бол сайн хангаж сургалтын төлбөрийг бид өгсөн. За шаардлагатай бүх юм аваад өгсөн. Саяхан хүссэн тэр пүүзийн хүртэл аваад өгсөн. Үнтэй пүүз байсан л да. Гэх мэтчилгээ зүйлүүдийг одоо ярьсан. Гэтэл тухайн хүүхдэд ээжээс хайрлагдсан, үнцэнтэй байх, аюулгүй байх те аав ээж энэ хэрэгцээнүүд зүй хэрэгцээнүүд иршинслээ хэрэгцээнүүд нь дутмаг байсан. Энийг хүүхд маань тамхиар оруулах гэж оролцсон боловч буруутсан. За тэгэхээр бид нар ээжтэй нь бол цахимаар холбогдсон. Одоо бол хүүхд маань ээж нь ирсэн. Яг хүүхдтэй энэ шинс хайрлж халамжлах гэр бүлдэн санаатай байх. Зүйл хийгдэж байгаа. Улмаар одоо хүүхдийн маань сурлага өөрөө илэрхийлэх чадамж өөртөө анхаарах байлансыг нэмэгдээд одоо энэ хяналтын кейс дээр явж байгаа тохиолдол байна. Эренгээр юу хэлэх гээд байна гэхээр бид нар материалын хэрэгцээгээр хүүхдийн нийгэмшгүй хэрэгцээ болон сэтгэл зүйн хэрэгцээг бол хангагддаггүй гэдгийг бас эцэг хасраа хангуулж байна. Анхаарах хэрэгтэй байхаа. Тэгэхгүй хүүхд маань буруу зуршил дадал амьдралынхаа маягтай байх магадaltaй байна гэдгийг бас хэлхийг хүссэн юм аа. Тэгэхээр та маш хянамгай хандаж хүүхдийн асуудлыг дор нь илрүүлээд эцэг хасар хамгаалагчтай нас холбогдоод тэгээд тэр харь орноос бас авчраад тий уулзаад тухайн асуудлыг одоо хянаад явж байгаа юм байна тийм ээ. Нэлээдгүй хугацаа бол орсон байгаа нэг 2 сар гарны асуудал байгаа. Энэ дээр яг сэтгэл зүйч нь бол ингэж харж байна. Хүн ямар нэгэн юмд одоо жишээлбэл манай сургууль дээр ер нь манайх ч хэдүү нийлд одоо сургуулиуд дээр өсвөр үеийнхэн бол энэ цахилгаан тамхи гэдэг зүйлийг бол их сонирхож гин, оролдож үзэж гин, сорж үзэж гин, тийм байвал их гоё харагдана гэж ингэж татаж үзэж гин. Энэ дээр нэг юм эднэрт юм буруу ойлголт байгаа. Тэр нь юу вэ гэхээр тэрийг ингэж татчихж амарч байгаа эсвэл юм тайвширч байгаа гэсэн мэдрэмж байгаа байхгүй. Гэтэл шинжлэх ухаан дээр юу байдаг вэ дөнгөд хүн ямар нэгэн юмд дурлахаараа эсвэл тэндээс нэг юм кайф авахаараа гоё амттай хоол идэхээрээ эсвэл одоо энэ гоё тоглоом тоглохороо тархинаас допамин гэдэг жаргалын давар ялгардаг. За тэр нь өөрөө яадаг вэ гэхээр зүгээр төр зургийн л мэдрэмж байгаа шүү дээ. Энэ олон дахин давтагдаад тэр тархинаас ингээл допамин ялгаруулах юм бол кортизолын хэмжээ ихсээд хүний тархи амархаа болоод тэр нөгөө чанартай нойр авдаг, тайвширсан амар амгалан мэдрэмжийг авдаг тэр габа систем өндөрчдөг. Ингээд ихлээрээ ахаад ганцхан удаа гингүүтээ одоо тэр жишээлбэл цахилгаан тамхинд донтсон эсвэл энэ видео тоглоомд донтсон эсвэл ингээ утасны хит хамааралтай хүүхдүүд дандаа нойргуудалтай байдаг. Дандаа их стресстэй, бухимдалтай, их түргэн ууртай, шууд ингээд уурлахаараа өөрийн хяналтаа алдаад дэрэгдэх юмаа зөхиод авдаг, муухай үгийг хэлдэг ингээд ямар ч өөрийн юм хяналт байхгүй болчдөг. Энэ ерөөсөө шалтгаан нь юу вэ гэхээр тэр буруу юм хэрэлдэж дадаа тэндээс олон дахин удаагийн давтамжтай допаминыг аваад ахаар тархи амархаа болоод тэгээд зан төлөвийн хувьд ааш авирын хувьд ингээд нэг өөр өвчлөлт орчдөг. Ингээд нөхцөлөд ийм байна гэд асраа хамгаалагчдаар тайлбарлаад байгаа хүүхд энэс болоод ингээд байгаа юм шиг байна гэж хэлэхлээр манай ээж аваад манай хүүхд тийм биш. Би хүүхдээ мэднэ, тийм биш. Би ингээд бараг л хоногийн 24 цаг хүүхдтэйг бараг хамт байдаг. Тэгээ би бол бараг өрөөнд нь ороо хамт унтдаг. Тэгээ миний хүүхд бол одоо энэ дахин тоглоомыг бол бүр ингээд хэрэгэлдэггүй гэх. Тэгээд сэтгэл зүйчдэрээ орж ирээд тэд нар чинь ингээд тодорхой асуултуудын дараагаар ингээд тайвшраад надад үнэнгээ хэлээд үгүй ийм юм байна англиа тэглээ гэж төнгөд яаж ч утсан хүүхдээ хөндлөн өмөрдөг эцэг эхчүүд гэж байна. Гэт тэд нар хүлээн зөвшөөрч ийж за тэгээд байгаа юм байна. Энийг яаж болиулах вэ? Хэрхэн яаж хамтран ажиллах вэ гэдэг талаас нь хөндлөн өмөрөд ороод ирчихлээр дахиж би тэрийг хүлээн зөвшөөрүүлэх ажил хийх хэрэгтэй болж байгаа байхгүй. Нөгөө хүүхд чинь надад итгээд нууцаа ярьсан байдаг. Гэтэл би бас суудлынхаа хүрээнд тэр чинь тэр хүүхдийн хувь үний нууцыг хамгаалах хэрэгтэй байгаа гэдэг. Тэгээ хамтарч ажиллах гад асраа хамгаалагчдаар насан туршаагүй хүн уучраас ингээ хүүхд чинь юм байна гэж хэлэх гээд тэгэхээр тухайн одоо гаргасан шийдвэртэй санал зөвлөлтүүд ихлээр нөгөө хүүхдийг дуудаж оруулж ирэхээс зур аргагүй. Энэ бол бүр 2 3 надад тохиолдсон байдаг гэсэн үг. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай яг дийлийнх нь одоо 10-аас дээш ангийн хүүхдүүд бол битгий хэлээрэ гэж байгаа хэлцдэг гэтэл эцэг хэмнэлэн зөвшөөрөхгүй бол юм. Энэ донтолттой тэмцэх арга ч юм уу эсвэл тэндээс ингээд нэг зүйлээс хэд хамааралтай болцсон байгаа хүүхдүүдтэй ажиллах арга бол ганц би ганцаараа биш. Тэр эцэг эхийн хараа хяналт болон тэдний одоо тэр нөхөгдөж чадахгүй байгаа сэтгэл зүйн хэрэгцээнүүдийг хангагдчихиж сая тэд нар тэндээс аваад байгаа допаминыг эндээс авах боломжтой байна гэж өөрчлөх боломжтой болж байгаа гэд. Би энд нэг сайхан тэ одоо сэтгэл зүйн зөвлөгөө өгөөл засал өгөөл хүүхд маань өөрөө өөрчлөгдөхөөл хичээгээд байдаг. Гэтэл тэр нөгөө хангагдаагүй дутуу авсан мэдрэмжээсээ шалтгаалаад тэр буруу дадал зуршлуудыг өөртөө бий болгож эхлэдэг байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ дээр бол
цохож тэр гэж ярих биш. Над дээр олон удаа орж ирсэн кейс учраас ингэж таны саний ярьсан кейс ч бас нэлээд төстэй л юм байна. Яг нэг юм нас болоод байгаа. Тэгээ зарим хүмүүс бол бүр яаж болохоо мэдэхгүй байна зайна гэж орж ирдэг байхгүй. Тэгэнгүүт нэгт одоо нөгөө санхүүгийн хэрэглээг хангаж идэг тий. Тэрийг аваад байна гэдэг чинь тэр чинь бас нэг хямдхан нийт биш байлаа шүү дээ тий. 10 эдээс нэг 40,000 төгрөгийн хооронд тэгээд нэмээд хаана юу хийж байгааг нь харж хандахгүй байх. Яг юунд дуртай, юунд дургүй байгаад байгаа, юунд автаад, юуг давтамжтай ингэ хэрэглээд байгаа дээр бас огт хараа хяналтгүй яваад байгаа. Эсвэргээрээ маш чанга хатуу хяналттай бас хитрхи хатуу хяналттай байснараа хүүхдээ өөртөө итгэлийг байхгүй болгочтой сул тал байна тий. Тэгэл явах уу? За энэ дээр бол яалтчгүй тухайн хүүхдүүдийн хангагдаагүй хэрэгцээнээс үүдээд хүүхэд тийм юм сонирхоод байт юм байна. Сонирхож ихэлснээрээ цаашаа донтд юм байна. Донтоод эхлэхээрээ өөрийгөө ч зогсоож чадхаа явж тийм юм. Ингээд нэгэн зүйлээс болоод бол нэлээд том асуудал үүсдэг юм шүү дээ. Хүний амьдралыг тэр чигт нь өөрчлөлгөө зэр баг тийм. Тийм яг сая өөрөө чи ярьж байхад бас юу гэж эцэг хасран хамгаалагч бас хүүхдээ нарийн анхаар хартай. Яг л дөрөвний өөрөө чи хийсэн би хүүхдээ мэдж байгаа. Төрсөн цагаас нь хамт байсан. Хамт хондог 24 цаг харж байгаа гэж ерөнхийдөө эцэгчүүд бүгд боддог. Бүхэл кейсийн уулзалтуудыг тэгэд над чи манай хүүхд биш баха. Би наад хүүхд чинь танихгүй. Ийм тохиолдол нь манай хүүхд л гаргахгүй. Ийм зан чанартай хүүхд манай гэр бүл байхгүй. Манай удамдч байхгүй гэдгийг ярьдаг. Гэтэл тантай байхгүй үедээ, найз зөвхтөөгөө байх үедээ сургуулийн орчинд байх үедээ хичээлээс бусд үедээ нөгөө хүүхд маань яаж нийгэмшиж гэнэ үү? Сэтгэл зүйн байдал нь ямархуу байна уу? Бусдаа харилцаа холбоо яаж үүсгэж гин? Хэнийг даган дуурайж гин гэдгийг мэддэг. За хүүхдийнхээ жин дуртай өнгийг мэдхгүй эцэгч үзэндөө байж гин. Яг энэ нь илүү бага ангийнхан дээр илүү их гарч ирж байна. Бага ангийн эцэг асрамж хүүхдүүд яг эрхийг яаж төлөвшүүлэхийг, хүмүүжүүлэхийг хамгаалах гэдэг асуудлууд сургуулийн орчинд орж ирэхдээ тасан цогцох асуудлууд гарч ирж байна. Өдрөөс өдөрт хоногоос хоногт ангиас анги руу энэ дээр нь за хүүхдээ өгсөн болоо танарт олон багш нар байгаад байгаа, чадварлаг багш нар байгаад байгаа, сэтгэл зүйч нийгмийн ажлууд байгаад байгаа. Би бол тэгтээ завгүй ажиллаа хийгээ байж байгаа. Тийм учраас нөгөө хүүхд нь ийм асуудал гарчлаа. Энийг хамтдаа ингээд асуудлыг шийдэх хэрэгтэй юм аа. Эцэг асран хамгаалагч таны өөрийгөө оролцоо энэ дээр хэрэгтэй байна. Бид нар сургууль дээр ингэж ажиллаж байна. Энэний залгамж халааны гэртэн ч гэсэн бас дадлал шин өөрчлөлт ийм зүйлийг шинээр суулгах хэрэгтэй байна гэхээр наад чинь юу миний нэг асуудал биш л те. Би яах гэж завгүй. Одоо төвлөлтөөр явах гэж байгаа. Үгүй бол ээжд нэлчихгүй да. Ээж нэгэд нэг хүн байдгийн штэ. Үгүй нөгөө аавтай нь ярил да. Би завгүй л дээ ерөнхийдөө маш нөгөө өндөр түвшний стресстэй хүмүүстэй харьцдаг ч юм уу удирдах ажил хийдэг ч юм уу хөдөө ингээд томилтоор явчихдаг болохоор боломжгүй. Үгүй л өөм мэн байж байгаа. За тэгээ хүүхдэл босоо энэ тэгээ болчих штэ юунд нь яах юм. Бидний үед болоод лээсэн отоод юугс хүрж гинэд дуудаад байгаа юм гэдэг. Энэ нь өөрөө эцэг хасран хамгаач энэ хандлагыг хүүхд өдөртөндөө харж мэдж өсч байгаа тохиолдолд тэр хүүхд хэр амжилттай ирэх болох уу? Хэр амжилттай аав ээж болох уу? Хэр амжилттай хөдөлмөрийн зах зээлд орон зайгаа өсч гэрээ өөрийгөө авч явж карьераа хөгжлөгөө гэдэг дээр үнэхээр анхаарахгүй л энэ бол бас нэг талаас эцэгчүүд өөрийнхөө хүүхдийг кейсүүд түлхэж байгаа бас асуудал гарч ирээд байна. Бас эцэгчүүдийн харах үнцэг байдаг те. Яг мэдээж хамтарч ажилладаг аюул сайн өөрийнхөө хариуцлагыг хүлээдэг ээж аваад байдаг ч мэдээж байлгүй яг уу. Тэр зөндөө олон байгаа. Хүмүүс байдаг те. Нөгөө бид нар болцсон штэ. Бид нар ч гэсэн ээж аваад өглөө гараад орой ирдэг үстэй бид нар өөрсдөө л гамбраа хараад бараг өлөөд хүчгүй хөшөөтэй амьдардаг үстэй. Эдгээр яагаад ингэж бид нараас юм анхаарал халамж шаардаад байгаа юм. Би болохоор хэлмээр байдаг байхгүй. Одоо 21-р зуун. Тэгээ юм бүхэн хөгжиж гин. Дэлхийд дахин дижиталлагдчихж гин. Одоо технологийн иргэнлөөр шилжиж гин те. Хүн төрөлхтөн өөрөө бас ухамсарын түвшинд хөгжиж гин. Ингээд Z үе, альфа үе гэдэг ингээд яваад шүү дээ. Ингэх хэмжээгээрээ хүмүүсийн хэрэгцээний шатлалаараа бүр анх дөнгөж биднэрт физиологийн хэрэгцээгээ хангах болдог байсан бол дараа нь дайн дажинтай үед хүний аюулгүй байдлын хэрэгцээ, тэрний дараагаар нийгэмшгүй хэрэгцээ, ингээд дараа нь өөрийгөө хинбэ гэдгийг ойлгох хэрэгцээ. Тэгээ тэрийг ойлгоцсон тэр хэрэгцээнд хангагдсан хүмүүс илүү амжилттай, илүү ухаалаг, илүү зөв шийдвэрүүдийг амьдралдаа гаргадаг байхгүй. Тэг хүний суурь нь буруу тавигдчихвал тэр чигтэл тэр хүн
тийм харах өнцгтэй өсөж байгаа. Өөрөөр хэлбэл яг аав ээжтэй адилхан би ингээл өссөн тэгээ яа гэдэг. Тэнгүүд ингээл нөгөө амиа бодсон өөрөөсөө өөр хэнийгч боддгоо өөрөөсөө өөр хинт ч итгэдэггүй ингээ ямар нэгэн ажил бизнесийг эрхлээд эхлэхээр тэр нь тодорхой хэмжээнд бүтлүүдчихдэг ч байт юм. Тэгэл ингээд зил зүй асуудлууд араасаа гараад ирчихэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бол яг тэр эцэг эхчүүдийн харах хандлага тэр харах өнцөг гэдэг юмнууд нь бас нэлээд бодиттой тохиолдол. Тийм яг энэ бодиттой тохиолдсон бас нэг кейсийг би бас хуваалцах хүсэж байна. Тэрний юу гэхээр энэ бол хайр дурлалын кейс. 14-өөс дээш насныхан өөрөөр хэлбэл их үеийг сонсч манай үеийг бодвол одоо үеийг гэдэг. За тэгэхээр одоо манай 14-өөс дээш насны өсвөр насныхан маань үерхэж нөхөрлж байна. Үерхэж нөхөрлөлийг илүү өргөөвтгаар нь бас ойлгож байна. Гэхдээ энэ дээр өөртөөхөө л ойлгож байна. Кам дээрээс те захин орчин дээрээс төсөөллөөс мөрөөдлөөс одоо ч нөгөө нэг цагаан мөртэй ханхуу байсаар байгаа. Нөгөө нэг юу яаж байгаа. Яг л цанхтаа суугаад хүлээж байгаа. Ийм сэтгэл зүй хин нэг намайг ирээд аварна, хин нэг намайг ирээд гой болгоно. Төсөөллийн юмтай залуучуудаа хүлээж байгаа. Хүүхдээ хүлээж байгаа. Огтуч бас байсаар байгаа. Яг үүнтэй холбоотой нэг жишээ байна. Зэрэгэлдээ ангийн 2 хүүхэд үргэж гисэн. Аз жаргалтай сайн сайхан байсан. Би бинийг хичээл намайг давтах, цагийг хамт өгрөө, хамт уртаг кино үзэх, хин нэгнийхээ сонирхдаг спортыг хамт хичээллэх, нэгнийдээ очиж үзэх, очихдоо спортын дугуйлан дээр очиод хамт байх, за сонирхлоо хуваалцах, ижил төстэй ховц өмсөх зүйлүүд явж ирсэн. Гэхдээ буруу зан үйлүүд явж ирсэн. Илүү гэрээсээ холдох, гэртээ байх цаг нь багц. За хичээлдээ байх цаг нь багасч гисэн. Улмаар хичээлүүддээ муудаж ирсэн. Хичээл таслах, хоцрох асуудлууд гарч ирсэн. Мөн түншлэн за би тэдний төчөдрий, эдний төчөдрий гэдэг хамаатан саднуудын хооронд гэж хэлээ төрөлдүүлээд нөгөө нэг хоёр маань хамт байх, хоорондоо хамт байх цагуудыг илүү гаргаж ирсэн. Хоёр гэрээ бодлоо ярьж. Хэлдэр тийм. Бодлоо хэлээд үүд би сургуультай хичээлтэй байгаа. Тим давтлагатай, ийм сонготой байгаа. Тэрний дугуйлан тавиагаа гэж хэлээд эцэг засраа хамгаалж ингээд залгаа асуугаар танай сургуультай манай хүүхд байгаа, тим давтлагатай байгаа гэсэн. Тэгээ 8 цаг хүртэл байдаг юм уу? Гэрэн дээр ч нэг ороод 5-6 үйл юм ярьж исэн санагдаад их ингээд. Яг энэ ярианаас эхлэж энэ асуудал руу ерөнхийдөө бол анхаарч ажиллаж ирсэн. Гэтэл хүүхдүүд маань аль хэдийн нэг үерхэл нөхөрлөлийн харилцаанаас давцсан байгаа. Өөрөөр хэлбэл үерхэл нөхөрлөлийн харилцаа гэдгийг бас нарийн бодох хэрэгтэй. Хайр дурлалын харилцаа нь өөр. Мөн түвш гэр бүлийн харилцаа гэдэг нь бас өөр гэдгийг. Энэний заг ялгаа сүүлийн үед бас алдагдах гэдэг асуудал байна. Хүүхдүүд хоорондоо төрөлдөж үргэж байгаа гэсэн мөртөө гэр бүлийн харилцаатай байх магадaltaй байгаа. Улмаар энэ дээр тухайн хүүхдүүд ер нь бол гэр бүлийн харилцаанд орсон байсан. Хоёр талын эцэг засар хамгаалжтай уулзалтууд хийсний үр дүнд яасан бэ гэхээр одоо хүүгийн талын аавч би уучраа болохгүй байна. Яаж ярьцгаа мэдгүй. Юм ярихаар өрөөндөө ороод хараад зоочлчих юм. Тэгэл ерөнхийдөө ороо ингээ суугаад хичээлээ хийдэг юм уу? Тэр тоглолт юм уу? Одоо мэдгүй. Нэг л их ууртаа бухимдаа хүмүүс яриад л би одоо ингээ өөрийгөө мэдэж байна. Асуудал гарахгүй битгий санаа зовоод байгаа. Уучраа болохгүй байна оо. Ой яц юм аа. Одоо ээж битэр ингээ завгүй байгаад байдгийн. Тэгэл бол нэг ах нь л хардгийн. Тэгээ аханчуд бас өөрийгөө олж чадахгүй байх шиг бас оюутан багтдаг юм аа. Гэсэн харин охины талынх юм бол гэртээ амбул тавлаа оллоо байдаг илүү халуундлаа нээлттэй уур амьсгалтай байсан илүү хүүхдтэйг анхаарах боломжтой байсан үйл сэтгэл зүйн хувьд илүү эмзэг хүлээж одоо яана манай хүүхд жирэмсэн болцсон байх үү те одоо яана нөгөө хүүхд маань ийм эрхэлтэй болохоор төлөвлөж байгаа шүү дээ. Энэс л бод ингээд дүнгууд нь буруу байл яах вэ? Явж хаад магадгүй ямар ч асуудал гарахгүй байсан ч ороо үсэж янз бүрийн гэмт хэрэг зөрчилдөх холбогдчих үедээ үгүй өрчих үедээ гэдэг илүү эмзэг хүлээж авсан. Улмаар хоёр талын эцэг хасран хамгаалагч бас хоорондоо зөрчилдөх уулзалт хийж өгөөч ингээ уулзъя хүүхдтэй холбоотой асуудал гарсан юм чи нүрийн өрөө хараад ярья. Хүүхдээс асуухаар нэг өөр юм ярих юм. Би бас нөгөө талын хүүхдээс асуухаас нэг өөр юм. Тэгэхээр бүүнээ уулзж хаад энэ хүүхдийн ирээдүйн асуудал чухал асуудал учраас ярья гэдэг зүйл бол хүсэлтэй байсан. Улмаар уулзалтыг жижиг бүлгийн уулзалт зохион байгуулсан. Уулзалтын үр дүн дээр аль аль тал нь маш эргээр хүлээж авсан.
хүүхдүүдэд анхаарай. За үерхүүлэхгүй би чамаас салгалаа, чи хүүхдээ аав, би хүүхдээ авъя гэдэг юм бол энэ дээр харин яригдаагүй. Тэгвэл яаж анхаарах юм? Их цэвэр үерхэл хичээл юмтай нь яаж төвлөрүүлэх вэ гэдэг дээр бид нар ярилцж шийдэл төрж чадсан. Хамтарч ажилласнаар хүүхдийн маань сургалтын дүн яаж хамтарч ажилласан бэ гэхээр нэгдүгээрт нь юу яасан? Шууд октын үзэгт оруулъя. Гэтэ энийг үзэгт оруулахад одоо бол хуулиараа бол сайн дурын үзлэг байхаас өмнө нэгдсэн ийм үзлэг зохион байгуулж болох гэдэг. Би ингээд нэг ойрхон бас нөгөө эмгтээчүүдийн үзлэг хийх юм өөрийнхөө үзлэгийг орохдоо нэг дагуулж яваад эмгтээ ингээд 6 сартанд үзлэгт орох хэрэгтэй байдаг гэдэг байдлаар тайлбарлаад ингээд үзүүлъя. Асуудал гарах юм бол буруутгахгүй, чи айх хэрэггүй, нөгөө хүүгийн талынханд бас хэлээрээ, тий нөгөө зэмлээрээ гэдэг байдал руу хандаж ярьсан. Тэг үзлэг болсон. Нэг асуудал болоогүй байсан. Яг энэ дээр илүү хүүхдүүдтэй итгэл өгсөн. Ойлгож өгөхийг тий ойлгоод итгэл өгөө тэгээ ярилцаад энэ дээр заа ялангуяа бид нар охины ээжийг илүү онцолж ярих хүсэж байна. Нэгдүгээр яагаад аавч намайг сонгосон бэ? Би тэрийн үерхэл юу байсан бэ? Амьдралаа хаанаас яаж гисэн бэ? Тэгээ яаж юм өнөртөнд зохион байгуулсан гэдэг дээр ярьж гисэн. Ингээд нэг охин байсан юм 10 жилийн охин. Хичээлдээ сайн байсан. За орон хэлэндээ илүү төлхөө сайн байсан. Бус хэлэндээ яг уу сайн байсан ч бусдыгаа өөрийнхөө муу гэж болсон. Тэгээ хичээлдээ муу. Сагт тусгаж мэдгүй нэг хүү араас гүйж гисэн. Тэгээ дургуутсан. Зөндөө юмсан гэтээ нэг нь мэдгээд нөгөө харахгүй болсон байдаг. Ингээд үр дотнолсон, үргэсэн. Чи их сургуульд орох хэвээр. Би их сургуульд орчлоо, багшийн сургуульд орчлоо гэдэг байдлаар ярьсан. Яг харилцаа ингэж ярьцаар хагаад ингээд яасан. Тэгээ өөрийнхөө ерөнхийдөө гэрэл болсон, нөхөртөөгөө гэр болсон дүүхийг сайн тайлбарлаж, дурлалцаж байсан гэдэг. Гэхдээ яг илүү эргэр байсан юм аа. Энэ илүү муу олгоогүй, хор зуршлага уруудтаагүй, хичээл номын муу олгоогүй, илүү бие биенээ барьж байгуулж ирсэн юм аа. Эргэр үүссэн. Тийм учраас одоо ингээд чи төрцөн байна гэдэг байдлаар ярьсан. Энэ яриа энэ хүүхдэд маш том. Нөгөө л нэг аав ээж, нөгөө л нэг таньдаг гэхгүй хөөх ийм зүйл байсан юм уу? Ингээд бие гарч ирсэн юм уу? Ингээд дүүнэр байгаа юм уу гэдэг дээр маш гоё юм хайрын тийм гэгээлэг үргэлжлэлийн түүх байна гэдэг. Тэгвэл би яагаад аав ээжгээ байж болохгүй гэдэг шийдэл төрсөн. Одоо ч үсгээ явж байгаа хүүхдүүд маань гэхдээ анги үдирсэн багшаас болон бус багшнаас ингээд асууж байгаа. Илүү бие биений барьж байгуулж байна. Илүү амжилттай явж байна. Сайн байна. Тэгэхээр бид нар бас хүүхдүүдийг дандаа болохгүй, дандаа чадахгүй, ийм байж болохгүй хориг тогоосоо гадна яагаад энийг болохгүй гэдэг учирчилгаан тайлбарлах. Бас зөв гарцыг олж өгтлийн зүрх бас чиглүүлэх хийх хэрэгтэй байна. Яг энэ харилцаа нуухгүй нийт байх хэрэгтэй. Нийлтэйгээр ямар ч асуудал гарч болно. Ээж чинь чамд туслана, аав чинь чамд туслана, гэрийн чамд туслана гэдэг тэр. Тэгэхээр энэ дээр бас яг хүүхдүүдийн төгшүүрийн мэдрэмжүүд аяг өндөрс одоо яана. Зодох болов, загнах болов, гэрээсээ хөөх болов гэдэг асуудал үүдэг. Иргэн тойрны нөхцөлийг харахаар шууд л ингээд аваач цоошилдаг. Үгүй гадагшин сургуульд явуулдаг. Үгүй шууд сургуулийн шилжүүлээ явуулдаг гэдэг. Эсвэл ямар нэг юм хязгаарлалцдаг. Тийм хүүхдүүд нь зүйлдэг. Энэ дээр нь бас сэтгэл зүйн талаасаа бас нэг төрөгдөлд ороод илүү нөгөө нуус талаад буруу алхам руу орох магадлалууд их гардаг учраас энэ талаас нь бас онцлог тайлбарлаж яаж өгвөл манай бас сонсож байгаа үзэж байгаа хүмүүс бас илүү хэрэгтэй байх гэж бодож байна л да. Ойлгогдох хэрэгтэй. Хүлээн зөвшөөрөгдөх хэрэгтэй уусаа. Хүний өөрийнх нь насан одоо ер нь хүн төрөлхтний өөрийнх нь насан туршийн хэрэгцээ бол хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэдэг чинь. Энэ нийгэмд би хэрэгтэй байна, тэр хүнд би хэрэгтэй байна, энд би байгаад оршин тогтнож агаад бусад хүмүүст нь хэрэгтэй байх тэр хүлээн зөвшөөрөгдөх хэрэгтэй гэж байдаг байхгүй. Тэгэхээр охин болвол аав ээжийн хувьд сайн охин ах их чи одоо дүүнэрийнхээ хувьд сайн нэгч ч гэдэг юм, ангийнхаа хувьд тийм онц сурлагтан ч гэдэг юм, тийм нийгмийн маш олон хэрэгцээнүүдийг хангахыг хүсэж байгаа. Тийм учраас зөвхөн одоо тэр найз залуугийнхаа хариалалд байхыг хүсээгүй байж болно. 100% тэрнээсээ болоод харилцаагаа нууцсан. Эрэгтэй талаас болохоор юу гэдэг илүү эрэгтэй хүн илүү одоо амбицтай, илүү амжилттай, илүү жоох юм харизм өндөртэй. Тэгээ ингээд дүүрэн гэсэн бас нэг юм нэр нүртэй байж иж баргал одоо аав ээж чинь хэлээ хоёлаа харилцаагаа ингээд олонд зарлая гэж байгаа. Гэсэн тийм бас бодол байсан байж болно. Гэтэл яг үнэндээ тэр хоёлаа насанд хүрээгүй, хоёлаа өсвөр насанд явж байгаа харилцааны гоё сайхан зүйл нь юу вэ? Нэгнийгээ харж догтлох, тэр хамтдаа цагийг өнгөрүүлэх нандин дурсамжуудыг яаж бүтээдэг гэдэг тал дээр анхаарахгүйгээр зүгээр өөр өөрсдийнхөө тэр хувь хүнийхээ хэрэгцээнүүдийг хангахын тулд тэр
харилцаагаа аав ээжээсээ нуусна юм буруу тохиолдол гарч байгаа. Тэгээд нууц байгаад ах юм чинь илүү удаан хугацаанд дарах тусмаа төгшүүрөд төрсөж байгаа байхгүй. Яана баригдчих үе дээл гарчих үе дээ. Тэр худлаа хэлсэн маань ингээд дараа нь мэдээд намайг загнах үе дээ ч гэдэг юм. Тухайн үедээ өөртөө амар юм импульсив юм хийж, эрсдэлтэй үйлдэл хийж дээ. Худлаараад ингээд аргалчлаа гэл. Тухайн үедээ тийм оо адреналин ялгаруулах үйлдэл хийгдэж байгаа ч гэсэн тэр чинь алстаа бол мангар том төгшүүрийг бий болгож өгч байгаа байхгүй. Маш том төгшүүрийг. Тэгээд төгшүүртэй хүн чинь яах вүлээ дахиад нойргууд шүү дээ. Хичээлээ таслан штэ угаасаа ядраад тэгээд хоолны туршилтгүй болно штэ. Одоо хоол идэхгүй байх гэдэг юм л хит хоол иддэг болно штэ. За ингээд анхаарал төвлөрөхөө байна штэ. Хичээл ойлгохоо болно. Ингээд дүнгийн сурлагын хувьд муудна. Тэгээд бусадтай харилцааны төвд одоо зөрчилтэй болж эхэлнэ. Хүнтэй хар яар хидэр ядарч гэдэг юм уу те. Эсвэл ганцаараа цагийг өнгөрүүлэхийг хүснэ. Дотроо хэдий чиний их нууцтай байна. Төдий чинийгээрээ хүний зан төлөв зан амир улам тотгошоогоо болж эхэлж байна. Яг дотроос нь идэж байгаа юм шиг. Тэр энэ дээр бол хэрвээ ямар нэгэн зүйлийг өөрийг нь сонсоод ойлгоод өгөөсэй гэж бодож ивэл зүгээр нууцгүй шууд хэлхэл хэрэгтэй. Би одоо ингээд нэг хүнтэй үргэлж байгаа нэг найз залуутай болж байгаа тийм. Энэ дээр яаж харьцуул илүү болт юм бэ? Аавч тоор ер нь яаж амьдарч ирсэн юм бэ? Яаж та анх танилцж ирсэн юм бэ? Хүн ер нь энэ хосын харилцаан дээр эмэгтэй хүн нь ямар байдгийг, эрэгтэй хүн ямар байдгийг гэдэг тэр тухайн энэгшсэн асар хамгаалагчаасаа хүүхд маань бол асуух нь зүйтэй. Тэгээ энэ дээр бас давхар надад их сонирхолтой гоё кейс орж ирлээ. Яг нөгөө харилцаа хандлага тал дээр нь. За манай сургуулийн сурагч өөрөө бол хөдөө орон нутгаас манай сургууль дээр шилжиж орж ирсэн. За ээж нь бол одоо тухайн үедээ 8 сартай жирэмсэн. Охин бол өөрөө айлын том, доороо бас нэг юм дунд ангийн дүүтэй. За тухайн ангирын багш надад 2-3 удаа хандсан. За манай ангир нэг мөйтингийн дэглэлт гараад ах шиг байна гэдэг. За тухайн ангид нь багшийн тавьсан хүсэлтийн дагуу 2-3 удаа сургалт орсон. За бүлгийн уулзалтууд хийгдсэн, тренингүүд хийгдсэн. Ангийг ажиглаад үзэхэд бол яг багшийн тэр хэлсэн хүүхэд нь үеийн дэглэлд өртөд байгаа биш. Өөр хүүхэд байна уу даа гэж сэтгэл зүйчийн ажиглалтаар гарч ирсэн байгаа даа. За ингээд уулзаад ингээд одоо тэр чинь 2-3 сургалт орно гэдэг чинь бас нэг 3-7 хоногийн ажил болчихж байгаа байхгүй. Ингээд нэг сар өнгөрлөө. За ээж маань диско ангийн багш руу хүсэлт явуулсан байсан. За түн дээр юу хүсэн байсан бэ гэхээр за миний охин ингээ үеийн дэглэлтэд өртөөд байна. За ингээ танаа сэтгэл зүйч нийгмийн ажилтан ангийн багш ажиллахгүй байна. Би өөрөө ингээ 8 сартай жирэмсэн, дуудахгүй төрнөө. Би сэтгэл санаагаа 50 байлгах хэрэгтэй байтал би том охиндоо санаа зовоод одоо би 50 байж чадахгүй байна. Энэ охин Жорж ирээд надад ингээд уйлаад байна гэд. За нөхцөлөд нэлээ хурц байдал руу орсон. Ингээд яарчлах хэрэгтэй болоод би тухайн тэр одоо үеийн дэглэлд өртөөд байна гэж хэлээд байгаа нөхрийг дуудаж авчирсан. За тэр охиныг дуудаад авчирхад яасан бэ гэдгсэн бүлгийн манай сургууль дээр нөгөө бүлгийн уулзалтын зөвлөгөө намар эхлэмэгцээ шууд эхэлчихдэг. Тэр нь яадаг вэ? Тэр хүүхдүүдийг илүү хурдан хичээлийнх нь орчинд одоо нийгэмшүүлж, нэгшүүлж, тэ шинээр орж ирж байгаа болон хуучин хүүхдүүдийн хооронд нь танилцуулах зорилготой бүлгийн уулзалтууд хийгддэг. За тухайн уулзалтад нь байна 2-3 удаа хамрагдсан охин байж таарсан. За нөхцөлөдлийг сонсоод үзсэн тухайн охины сэтгэл зүйн хэрэгцээ нь юу байсан бэ гэдгсэн чинь тэр охинд бол зүгээр юм ялгаагүй бас хүлээн зөвшөөрдөг хэрэгцээ байсан байхгүй. Өөрөө нэг спортоор хичээлдэг. За тухайн спортоор олбор улсын хэмжээнд ер нь оролцдог тийм тамирч охин байсан. Тэгээд тэр юун дээрээ яасан бэ гэсэн чинь урдчилсан тийм тэмцээн болд юм байна л да. Одоо нөгөө тухайн клубээсээ хин явах вэ гэдэг. За тэр тэмцээн дээр охин 1-р байранд байнга ордог байсан чинь 2-р байранд орсон юм байна. За ингэсэн яасан бэ гэсэн чинь нөгөө 92 нохтууд чи ингээд тий хизээ юм байсан. Чи чадсангүй штэ. Гэртээ очиод ээжтэй хэлсэн чинь миний охин яана чи чадаагүй юм уу? Тэнгүүд яг нөгөө хүүхдээ сэтгэл зүй амар эмзэг болсон байгаа байхгүй юу? Тэгчвэдэ гэсэн төгшөр хэлсэн штэ. Тэнгүүдээ ангийнх нь хинэнч өөртөө бүр юм үеийнгийн дээрлэл битгий хэл бүр юм сэтгэл зүйн хувьд тухгүй байдалч оруулахар хэмжээний харилцаа байгаагүй. Зүгээр охин ганцаараа өөрөө тэгж бодоод яваад байсан байж таарсан. Бүр ангийнхаа нөхдүүдийг нэгээр нь дуудаж оруулж ирээд бүр ингээд ийм одоо ийм ажилтны аргаар судалгаа авч үзэж байгаа байхгүй юу. Тэгэхэд бол тухайн тэр өөрийгөө дээрлүүлээд байна гэж үзэж ирсэн охин дээр бүр эрсдлийн нэг онооч гарч ирээгүй байхгүй юу. Бүр тэг оноо. Хинж тэдний ангийн тэр охиныг одоо гэж ингэж тоож тэ ингээ үл гадуурхах, үл тоомсорлох мэдрэмж бол өгдөг. Зүгээр л манай ангийн найз ч тэ. Бид нар ерөөс тийм байгаагүй. Охин өөрөө яг юун дээрээс өөрийгөө тэнгийн дэрлэхэнд өртөөд байна гэж бодсон чинь байнга хамт алхдаг нэг найз нь эмээгэндээ очиж хонноо өнөөдөр хамт алхаж чадахгүй гэсэн чинь надтай хамт алхахгүй гэж байгаа юм гэж бодсон.
Тэгээд дараа нь юу болсон бэ гэдгсэн чинь сургуулийн ганцнд хоолоо идэх гэж ингээд очрлоо зогсдоо штэ. Тэгээд ингээд тэдний ангийнхан яад юмтай одоо өндөр намаараа юм уу нэг юм дараалтай л байд юм шиг гон хэдүүлээ ингээд зогсоод байгаа шүү. Тэр өдөр ингээд жоохон бужигнаад ингээд наан цаанд болоо тэр дараалалаараа биш охин хамгийн сүүлд нь ороод хоолоо авчижээ. Тэгэхэд бол бас л эдгээр намайг албаар хамгийн сүүлд оруулчихлаа. За тэрний дараагаар бас нөгөө юм багт хуваарлах юм болоод тэгээд хамгийн сайн хоёр найзтайгаа очиод нэг баг болох хүсэлтэй байсан чинь ангийн багш нь ингээд хуваарлаад өгсөн. За тэр ийм баг бол. Ингэсэн чинь охин яасан бэ гэсэн чинь манай хоёр найз надтай нийслэх гээд ангийн багштай дийлсэн юм. Тэгээд багштай ингээд хуваарлчлаа гэж бодсон. Ингэнгүүт нөгөө буруу ойлгогдох юмнууд яваад байгаа байхгүй. Хин ч өөрийг нь дээрлэхээгүй байхад эднэр намайг дээрлэхэд байна гэдэг хохирогчийн сэтгэл зүйр өөрийгөө аваачсан. Тэрний эхлэл нь юу байсан бэ гэдгсэн чинь тэр өөрийнхөө хичээлдэг спортороо өөрийнхөө байнга гаргадаг амжилтаа гаргаж чадаагүй гутарснаас үүдэлтэй. Тэгээд хүүхэд энийгээ ээждээ хэлж чадахгүйгээр манай ангийнхан надтай ингэж харьцаад байгаа юм шиг надад санагдаад байна гэхэд эцэг эхчүүдээ хамгийн том гаргадаг нэг алдаа нь юу гэж дандаа үүдээс нь шийдэл хэлээд өгч. Чүдүүл тоохгүй ч. Битгий хайрц. Өөртөө нэрээ тэдний тэгж хэллээгээд чи тийм болчихгүй гэж хэлдэг байхгүй. Үгүй. Хүүхэд эцэг ихтэй очиод хэцүү асуудлаа ярьж байгаа нь тэдэнд ойлгогдохыг хүсэж байгаа. Тэд ч бас ийм мэдрэмжийг аваад хэрхэн яаж даван туулсан бэ гэдэг тэр ийм дулаан мэдрэмжийг хүсэж байгаа байхгүй юу. Зүгээр тэрний оронд битгий тоо гэхийн оронд чамд өнөөдөр хэцүү байсан уу? Тэгж санагдсан уу? Тэгээ таны ангийнхан ч үнэхээр яг тийм болсон уу? Ээжтэй ирэх үү би чав тэрвээ. Эсвэл миний охин хэцүү байсан бах та ээжтэйгээ дахиад жоох юм яриа суух юм уу? Ч юм уу. Нэг ийм байдлаар ингээд ийм ойлгож байна. Тэ чиний хажууд би байгаа шүү гэдэг юм аюулгүй байдлын хэрэгцээнд хангаад өчгүй нөгөө багш зааварлагч зөвлөгч болоод тэгвэл инг гэд ингээд шийдэл болоод өгч. Энэ л хамгийн буруу. Тэгээд тэр охинтойгоо бит хоёр яаж ажилласан бэ гэхээр сэтгэл заслын арга хэрэгэлсэн. Тэг яг боловсролын сэтгэл зүйчид актер нөө засал масал хийх хэрэггүй байдаг. Гэхдээ яг би тухайн одоо хүүхдийн кейс дээр тулгуурлаад одоо ажиллахаас өөр аргагүй байсан учраас сэтгэл заслын одоо авто тренинг гэдэг булчин судлах, өөрийгөө тархийг ингэж амраах, нөхцөл байдлыг одоо илүү буруу өнцгөөс биш хийсвэр сэтгэлгээгээр биш илүү бодиттой талаас нь харахын тулд хүүхдийн дээр уур бухимдал, түгшүүрийг бууруулахын тулд авто тренинг хийж хэсэг хугацаанд унтуулж амрааж агаад тайвширлын сайхан цай уулгаж агаад 2-3 удаагийн уулзалтыг хийсэн байгаа. За түүн дээрээ бол тусгай арга техникийн тусламжтайгаар хүүхдийн яг тэгж буруу ойлгоод байсан, төвшүүрийг ингэж үүсгээд байсан, хитрхи түрэмгий болгоод байсан тэр нөхцөл байдлуудыг бүгдийг дарж чадсан. За ингэснээр яасан бэ гэхээр манай охин спортоор амжилт гаргаад сургуулийн пэйж хуудсан дээр нэрээ мөглөөд тий амжилтаа алдрын танхимдаа нэрээ гаргаад ингээд хичээл сурлагч 50 болоод ээж маань ч одоо төрөөд хоёр хүүхдийн одоо хоёр дүүгийн ихч болчихсон. Ангидаа ингээд тодорхой хэмжээний бас нэг нөлөө бүхий ингээд ангийнхнаагаа нэг зарим нэгэн хэрэгтэй зүйл дээр манлайлцдаг, урайлцдаг. Тэгээ нэг амар биел хохироод зовоод байна гэдэг сэтгэлгээ нь байхгүй болоод би бол яг ингээд нийгмийн бас нэг бүтээгдэхүүн тий анги хамт олондоо бол найзууд нь багшийн хувьд шавь, ээжийн хувьд охин нь ингээд бүх хэрэгцээнүүд нь хангагдсан учраас тухайн охины сэтгэл зүйн хэрэгцээнч тэр нийгэмшгүй хэрэгцээнч тэр их сайхан тогтворчод одоо сурлага хөдөлмөр амжилтын талаар бол яриа байхгүй гоё явсан. Тэгээ энэ бол миний хамгийн өөрөөрөө бахархсан бас нэг кейс байсан л да. Ингээл нүдэн дээр хүүхэд маань бүр ингэсэн байсан хүүхэд маань ингээл сэргээл эхэлж байгаа байхгүй. Бас нэг буруу ойлголт нь юу гэхээр хөдөө орон нутгаас илжиж ирсэн гэхээр хотын хүүхдүүдтэй найзалж болохгүй гэдэг юм буруу итгэл үнэмшилээ. Тэрийг нөө эцэг эхчүүд суулгаад өгч. Бид нарыг хөдөөнийхөн оркод гэдэг ч юм. Тэгээд эцэг их найзууд нь тэгээд гамж хүүхдээ уусаа тэгж бодно шүү дээ. Тэнгүүд нөх хүүхдэд төрүүлж найзлах гэдэг юм байхгүй. Тухайн охин өөрөө жоохон юм өөртөө үл итгэсэн байдалтай байгаа гэсэн. Яагаад гэхээр ээж аав хажуу тавин тэгээ яриад байсан. Хувцаа байнгын цэвэрхэн байлгах чамайг хөдөөнийх гэж хэлэх юм гэсэн гэж. Тэгэл энэ хүүхдийг нэг юм буруу итгэл үнэмшилтэй болгоод нэмэл ингээд өөр зүйл дээр гутарсан байхад нь ангид нь юм болчих гээл ингээд ангийн багш руу сэтгэл зүйч рүү ингээд хүүхдүүчлийн албатын хандлуу ээж нь шууд ингээд өсөрч орж ирж байгаа байхгүй. Тэгээд тэр охин ойлгоё гэсэн бодол байхгүй. Тэ зүгээр л бид нарыг ажиллаа хийхгүй байна гэсэн байдлаар. Гэхдээ энэ бол миний хувьд бас нэг амжилттай байсан олон тохиолдлуудын хамгийн өөрөөрөө бахархсан кейс нь энэ байсан гэж бодож байна. Яг тэгэхээр мэдээж юм нийгмийн ажилтны сэтгэл зүйчийн хувьд бол нөгөө нэг ажиллаж байгаа хүүхд гэр бүл нь агс гарах, өөрчлөлт гарах, нүдэн дээр өөрчлөгдөж байгааг харахад бол мэдээж ажлын хамгийн урам зориг авдаг, итгэл найдвар авдаг, ахаад ажиллах хүсэл эрмэлзэл төрдөг. Мөн түншлэн бас сургууль дээр бас өөрөө өөрийгөө орхисон
Би угаасаа бүтэхгүй. Би угаасаа муу сурдаг. Би угаасаа баггүй шүү дээ. Ингэж байгаа л нэг ажил хийндээ. Хэрэгтэй өмчөндөө учир болж штэ. Гэрээ хинч тэрэнд нь бүр эвлэрсэн. Тэг Урсгалаараа. тийм нөгөө нэг хоцрол тусал. Би сургуулийн орчинд бас хоцролттой асуудал бол нэлээд чухал байдаг тухай хүүхдийн нөгөө таслахгүй сурч хөгжих болон сургуулийн амжилт шууд нөлөөлдөг зүйл бол хоцрол тусалтай асуудал байгаа. Цаг барь. Тэрнээсээ болоод бас аль хэдийн би өглөөс бус чаддгүй, бие хариуцлагагүй. Нөгөө талаасаа гэрээ хинч тэр бусан зэрэг чи хариуцлахгүй. Ингээд чи бүтгэж чамаа ослоод гэдэг зүйлүүд явж исэн бас нэг бас их кейсийг бас яг та бүхэнтэй хуваалцах нь зүйтэй мэрэ гэж би сая бодлоо. Тэрний ямар гэсэн хүүхэд маань мөрөөрөө томоотой тий гэрээ хинч тэгдэг. Гэтэ хүүхэд нь хоцордог, бас тасалдаг ийм асуудлууд байгаа. Сургуулийн дагаж мөрдөх дэг журам болон боловсролын ерөнхий тухай хуулийн дээр сургуулийн байгууллага болон дээр хоцор таслахгүй байх ёстой. Хоцролтын тодорхой цагууд заасан байдаг. Манай сургууль дээрсэн 60 цаг гэсэн заалт байгаа даа. Яг ингээд хүүхэд маань хоцрол тасраад 60 цагаа болохын эцэг асран хамгаалж уулзсан. За хүүхэд чинь ингэж байна. Тэгэхэд хүүхдээ бол ерөнхийдөө ийм болж байгаа мэдээгүй. Манай энэ чинь томоотой юм, мөрөөрөө юм болж байгаа байл үүдээ тий. Нэг актер онц сурахгүй ч гэсэн нөгөө номын сурахгүй номхон сурах гэдээ явж байгаа хөдөө ийм болж байна. Хүүхэд маань ийм боллоо гэж эцэг эхчүүлсэн гайхаж гисэн. Одоо яхаа мэдэхгүй байна. Яаж харьцгаа мэдэхгүй байна. Гинт хүүхдтэй гэдэг сонсон шиг. Энэ гинт нөгөө хүүхдээс нөгөө хүүхд маань ингээд бас юу юм байна. Нэг юмсч байгаа юм байна, дасан зогсож байгаа юм байна, асуудал гаргаж байгаа юм байна. Юу н хаана явж байгаа гэдэг хүүхд маань. Гинт нөгөө хүүхд нь сургуулийн хүүхд юм байна гэдэг юм. Одоо тэгээ хүүхдтэйгээ яаж энэ сургуульд оръё гэж дурлж орсон болохоор сургуулиас одоо үргэлжлүүлж сурч болохгүй байна гэж хэлээд аюу хэцүү байна. Яаж л юм хэрэг би юу болохгүй нь хэлж мэдэхгүй байна гэдэг асуудал ярих цаа эцэг хамгаалагч эцэг асраа хамгаалчийн зүгээс. Яг энэ үед анги гарч ирсэн. Ангидаач тэр нөгөө сайн сурдгоо, гэтээ асуудал гаргадаггүй байсан учраас анги харин тэгэхээр батлантаач явъя. Бид ангиараа батлан дагаад авчи. Би ангиараа нэг багаараа нэг бүрэлдэхүүнтэй төгсмөр байна. Тэгэхээр бид хэнийг ч бас явуулмааргүй байна. Хичээлийн жилийн дундаас гэж яасан. Тэгэд ер нь бол батландааж авч болно. Энэ бол нөгөө гэдэг талаар яригдчих эхэлж байгаа үед бол ангийн дарга анги үдирсэн багш хоёр ангийнхандаа хурал зарлж уулзсан байлээ. Зүгээр хүүхдүүд сэтгэл хөдлөлөөр ангидаа хүүхдэд тааж авч ангиараа хамт бай гэдэг юм яриад байгаа юм. Үүрэг хариуцлага мэдэрч яриад байгаа юм гэдэг хурал хийгдсэн байна. Ангиараа хурлын хийлээ хурлын үр дүнд ярьсан гэхээр А4-ийн 2 цаас дүүрэн тэр хүүхдийн сайн чанаруудыг мэдээж үнэхээр супер хичээх боломжтой гэдэг нэрийдвийг нь харж бид итгэж байна. Манай ангийн хүүхдэд юу боломж олооч гэдэг. Итгэл хүлээлгэж өгсөн байна тийм. Тэгээд 90 гаруй ус зурчаад тэгээ хүүхдэд авч үлдмээр байна гэд эвэг хүлээгээс сууж исэн. Тэгэд бид нэр эргэж ярилцсан үр дээр ангитар батландах хугацаатаагаар тухайн хүүхдийг ерөнхийдөө байлгая гэдэг шийдэл төрсөн. Тэгээ байлгасан. Гэтэ байлгасан нэг зүйл дээр бид нэр тогтсон мод тэрнүүгээр тухайн хүүхдийн хоцрол тасалт, тухайн хүүхдтэй холбоотой зөрчлүүд ангийн гишүүн нэг бүр зөрчил тооцогдноо гэдэг дээр тооцсон. Гэтэл зүгээр байжгаад би хичээл тассан болох юм уу? Үгүй би муу сурсан болох юм уу? Үгүй би зодон цогоо хийсэн болох юм уу? Үгүй би гээд зөндөө олон зүйлүүд яригдчих болох байсан. Гэтэ хүүхдүүд дээр бол тэгж ярьсан чинь хүүхдүүдийн ойлголт нэг л байсан. Бид нар ангиараа төгсмөр байна. Хэнийгээ ч явуулмааргүй байна гэдэг асуудал айгүй байр суурь баттай байсан. Яг үгүй бараг 5-6 хоног бас ярилцсан дэг журам байна. Тэгээд тэрний үр дүнд яасан бэ гэхэл бид ангид батландахаар өгсөн. Одоо хүүхэд маань ангидаа явж байгаа. Зүгээр тэр явахгүй байгаа. Нөгөө нэг хоцролттой асуудлаа гарахгүй байгаа. Үнэхээр хоцорч байгаа тасалж байгаа бол тэрнийг тэгээд би ингээд явж байгаа шүү. Үнэхээр замд хөвгчлөлтэй байгаад байна. Би өнөөдөр жоо орой гарцсан юм шиг байна. Үгүй яг би өвдсөн байна гэд ерөнхийдөө магадлал бичгээ авчирдаг ч юм уу. Бүр баталгаат нотлоотой тэгээд ингэж би анги надад итгэж जैन хүүхдүүд надад итгэж जैन. Би ч бас хүний итгэлийг алдахгүй хичээж байна. Мөн түүшлэн тухайн хүүхдүүдийн сурлагын амжилт мэдтүүс сайжирч гисэн. Ангидаа хичээж байгаа байдал. За мөн
сургуулийн дагаж мөнгө төрөн дээр байгаа форм өмсөв. Сургуулиас зохион байгуулж өглөө их санаагчтай оролцох. Адгийн нас зүгээр хүүхдүүд алхахын гэмт ангиа цэвэрлэдэг. Анги цэвэрлэх тэр үгүй наад чи ингэж цэвэрлэхгүй. Ингэж цэвэрлэх загалтаад ингэж цэвэрлэе гэдэг. Гүйцэтгэлтэй. Тий өөрөө төсгөл үедэнд тэгсэж жагаад яваад гэдгээс нөхөр бол харин өөрөө цэвэрлээ бусдад үлгэр дуурайж ингэж анги цэвэрлэдэг шүү гэж үзүүлжээд бусдаа хэлж байна. Тэр өөрөө хэлбэл бас хүүхдүүдэд итгэл өгөх. Хүүхдүүд нэг нэгнээ бол дандаа уруу татдгүй. Хүүхдүүд нэг нэгнийг дандаа буруутслуу түлхдэггүй. Англуу унгаадгүй. Сайн талууд дээр нь хүүхдүүд нэг нэгний үлгэр дуурайл болдог. Нэг нэгнээ дэмждэг, бас тусалдаг. Хамт олон гэдэг юмны ойлголтыг бас бүр одоо тэгэхээр энэ кейсээр юу хэлэх гээд байна вэ гэхээр танай хүүхдийн сурж байгаа анги дээр үнэхээр сайн хүүхдүүд байгаад байгаа. Анги ч гэсэн ангийнхаа нэг гишүүн болчих юм бол ангидаа хүлээн зөвшөөрчих юм бол ямар хаас үл хамааран анги юуныг авч явж байна. Энэ дээр төлөвшөл хүмүүжлийн асуудал нийгэм шүү дээр дасан зохицох чадвар дээр маш сайн үлгэр дуурайл болдгоо. Тийм учраас та хүүгийнхээ охиныхоо сурж байгаа анги хамт олон дээр нь бас анхаарал хандуулаарай. Энэ одоо миний сая ярьсан кейсийн түүхийг ингээ аваад үзэх юм бол энэ анги яг орсон бүрэлдэхүүнээрээ энэ хичээлжлийг дуусгахаар амжилттай урагшилж байна. Үнэхээр хүүхдтэй яаж нөлөөлж болдгийг гэдгийг харуулсан маш сайхан бас кейс байгаа. Энийг би бас сая ярмаас авчлаа. Тэнгүүд нөгөө хүүхдэд итгэл хүлээл гэж одоо өөрөг хариуцлагыг хүн мэдэрснээр илүү хариуцлагатай болдог мөлтөг гэдэг дээр бас нэг уруу ойлголт явчих үед үүднээс сэтгэл зүйчний юм хэлээ. Заавал ангийн дарга ч юм уу ямар нэг юмны дарга байх албагүй. Заавал ямар нэг юм хичээл сурлахаар амжилт гаргах албагүй. Заавал нэг одоо өөрийн хичээл сурлагаас гадна нэг юм одоо спорт урлагаар нэг авьяастай байх албагүй. Тэр нэг ангид сууж байгаа ингээд тэр хамт олонний нэг гишүүн л бол та үнцэнтэй хүн юм аа. Та үүрэг хариуцлагатай хүн юм аа. Таны амжилт бусдыг чинь одоо амжилтаас хойш татахгүй. Та ганцаараа амжилт гаргалаа гэд бусад чинь лаг болчихгүй ч гэдэг юм уу те. Заавал нэг юм үүрэг ройл өгч иж тийм байснаас энэ дээр бол зүгээр л ангийн нэг хүүхэд л байсан тийм. Зүгээр л нэг гишүүн. Зүгээр л гишүүн. Тийм. Гэж цойрсон юм байхгүй. Тийм. Тий илүү гарсан юм байхгүй. Бүр доошоо орсон ч юм байхгүй. Тийм. Тэнгүүд энэ дээр юуг амар гоё ойлголт өгч ийнэ гэхээр заавал ямар нэг юмны удирдахч, ямар нэг юмараа манлайлагч байж ич нэгэндээ нөлөөлдөг юм шүү. Та зүгээр тэнд ингэж оршин тогтноснороо тэр ингээд анги хамт олонны нэг гишүүн бүрэлдэхүүн гэж болж орж ирж байгаагаараа нэг бүхэл болгож өгч байгаа юм шүү. Энэ нь өөрөө таны үүрэг хариуцлага, итгэл үнэмшил юм шүү гэдгийг л ойлгох хэрэгтэй юм шүү гэх тээ. Би бол яг надаас чи яг тийм л юмыг амар онцолж бүр ингээд хэлмээр байна. Гоё кейс байна. За тэг өнөөдрийн подкастаа дуусгахаас өмнө хоёулаа манай нийгмийн ажилтан бол түлхүү одоо хүүхдхээс илүүтэй баг эцэг их асран хамгаалагчтай түлхүү ажиллаж байгаа. Тэдэнд илүү ийм одоо зөвлөмжүүдийг өгч байгаа. Хүүхдийн асуудал дээр тулгуурлаад тухайн хүүхдийн одоо асран хамгаалагч нь хэрхэн яаж ажиллаж байгаа тал дээр илүү фокуслаж ажилладаг. Тэгэхээр танд дотор чинь нэг юм бодож явдаг те ингээд бүгдэнд нь л нэг энийг хилээд зөвлөчих юмсан да. Энийг л эцэг эхчүүд маань мэдээд авчих бол хүүхд дээр нийтлэг гардаг асуудал гарахгүй дээ гэж боддог зүйл байгаа юу? Мэдээж байлгүй бах уу? Юу гэхээр таны хүүхд энэ дэлхийг өөр хаач байхгүй цоргон ахинд автагдчихгүй гэдгийг ойлгосоо гэж байна. Зүгээр л нэг хүү, зүгээр л нэг охин биш ээ. Тэр дэлхий дээр цоргон цоо ахинд автчихгүй. Тийм учраас ахинд автчихгүй зан чанар харилцаа хандлага үйлдэлүүд гаргана. Тийм учраас тэрний та хүлээн зөвшөөрөө бас харилцаа хандлагыг ойлгоорой, зөв чиглүүлээрээ туслаарай. Хүүхд одоо алдаа гаргах боломжийг олго. Гэхдээ зөв чиглүүл алдаа гаргаж урьдчилан сэргийлэх ямар танаас шалтгаалах ямар алхам байна. Сэтгэл зүйн хувьд, материалын хувьд, тэгээ нөхцөл байдлын хувьд, орчны хувьд энэ дээр та харин эдгээр миний саясан зүйлүүдийг өөрийнхөө хүүхэд наснд байсан цаг хугацаатай нөхцөл байдалтай нийгэм эдийн засгийн байдалтай бас бүх харьцуулж яриасаа гэж хүсэж байна. Харьцуулж төсөөлж хүүхдтэйгээ харьцаасаа гэж хүсэж байна. Цаг үе өөр болж байна. Цаг үе маш хурдтай хөгжиж байна. Юм өдрөөс өдөр шинжлэгдэж байна. Хоёрын өөрчлөгдөж байна. Үүнийг хүлээн зөвшөөрж хүүхдтэйгээ харьцаасаа ингэх юм бол таны хүүхд ирээдүйд амжилттай хүн болж чадна, амжилттай иргэн болж чадна. Мөн түншлэн одоо кейс гэж яриад байгаа тохиолдлууд илүү эерэг сайн сайхан байж болно. Харин хар бараан
тий сөрөг кейсүүд байхгүй болно гэдэгт би 100% мэрэгжлийн хувьд итгэлтэй хэлж байна. За баярлалаа. Анхаарал хандуулсанд баярлалаа. Цэлмэг дижитал сургуулийн сэтгэл зүйч болон нийгмийн ажилтны байлаа. бодтой кейс тохиолдлуудыг хуваалцсан подкаст байлаа. Дараагийн дугаараар эргэж уулзцгаая. Сонирхолтой сэдв байх болно шүү.